Нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөл. Тэр энэ маш ойлгомжтойгоор бол ерөөсөө бид нар дараагийн 3 жилдээ ерөнхийдөө ямар хуу төлөвтэй эдийн засгийн өсөлтийг авчрахын төсөв нь нэг хүрээ хязгаар нь хаана байхыг гэдгээл батлна гэсэн үг юм. Тэгэхээр 3 жилийн зураглалаа гаргаж байгаа за энэ засгийн газраас өргөн барьсан төслийг бол юугаарсайдаа бол дэмжиж байгаа. Ер нь энэ дотор байгаа 9 тоонууд бол боломжийн хүрчих болов гэсэн одоо за инфляциас босд нь бол болчих болов гэж бодож байгаа юм. Яг нь энэ хуулийг бас дагаад тэр одоо миний зарчмын хувьд бас асуух гэдэг нь энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орж байгаа өөрчлөлт юм л та. Ер нь дунд хугацааны одоо тодорхойлолтоо гаргаж яхад бол энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол энэ уул нь дагалдангаар орж ирэх хууль биш. Энэ бол уул нь бол энэ дунд хугацааныхаа бодлогынхоо дээвэр дээр нь байх тогтвортой байдлыг урт хугацаанд хангах тухай хууль шүү дээ, тий. Тэгэхээр яг хуу энэ хуулийн 7-гийн 5-д одоо энэ өөрчлөлт юу гэхээр энэ дунд хугацааны бид нэр одоо 2029 он хүртэл зураглалаа тодорхойлцоод нэг 3 сарын дотор аваачаад ямар нэгэн өөрчлөлт хийхгүй шүү л гэдэг зарчмын шаардлага байхгүй юу? Маш энгийн ер нь бол зөв зарчим, тий, зөв зарчим. Гэхдээ яг хуу энэ удаа би ойлгож байна. Засгийн газар дөнгөж одоо эмхлэн байгуулагдаад 2 сарын хугацаа бас болоогүй байна. За 2026 оны одоо эхний улирлын гүйцэтгэлээр 1.4 их найдын алдагдaltaад төсөвтөө ийм гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр яг хуу энэ удаадаа бол одоо төсвөө дахин тодох боломжийг бол олох хэрэгтэй гэж хувьд бодож байгаа. Тийм болохоор энэ хуулийн одоо дагаж орж ирж байгаа өөрчлөлтийг одоо нөхцөлтөөр дэмжмээр байна. За тэр нь юу гэхээр энэ удаадаа явуулчих. Гэхдээ төсөв тодтогсны дараа буцааж энэ хуулийнхаа зарчмыг одоо миний хувьд бол би өөрөө энийг санаачлаад энэ хуулийг буцааж одоо батлуулнаа. Энэ одоо яг гэх юм бол нэг удаагийн одоо нэг жишээгээрээ буцаад төсвийн тогтвортой байдлынхаа энэ зарчмаа алдаж болохгүй байхгүй юу? Энэ бол урт хугацаанд хэрэгжээд явах бидний барих одоо нэгсэн үндсэн зарчмуудыг төсвийн тогтвортой байдлын хуулиндаа бид нар зоож өгдөг тийм үү? Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодтоглоо явуулаад тэрний дараа бол энэ дагж орж ирж байгаа хуулийг бол би буцаад одоо зарчмын хувьд одоо хасныг нь буцаж нэмж орж ирлэх ийм нөхцөлтөөр бол одоо энэ удаагийн төсвийн тогтвортой байдлын энэ төсвийн хүрээний мэдээлэл төсөөлийн тухай хууль болон дагалдаж ирж байгаа хуулиудыг бол дэмжиж гэж бодож байгаа маа. За таны саналыг ойлголоо. Үнэхээр урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Урсгал зардлын сая өсөлт, шатхуунаар дамжиж инфляцийн өсөлт, тэгээд төсвийн одоо тэнцэл өнөөдөр 1.4 их найдын алдагдал орж эхэлж байгаа цаг үед бид нар яаралтай хариу арга хэмжээг авах ёстой. Одоо байгаа хуулиар бол 6 сарын 1-нд бидний төсвийн хүрээгээ батлаад тэгээд дараагийн хилцэх хэрэг нь 9 сарын 1-нд үүснэ гэсэн үг. 3 сарын дараа нэгдэж байгаа. Тэгэх хугацаанд бид нар энэ дунд хугацаанд энэ 6, 7, 8 сард 9 сард инфляц нэлээ өндөр сөрөг нөлөөлүүд их гарна. Тэрийг одоо аль болох охирол бахтай даван туулахын тулд засгийн газар төсөвтөө тодтгол хийгээд шуурхай хариу арга хэмжээ авах шаардлага үүсэж байгаа. Тэр талаас нь бид нар энэ тодтголоо 6 сард өргөн бариад энэ хаврын чуулгандаа багтаад наадмын сон бүгдөө төсвөө шинчилчээд нэг энд хэмээнэг зэгсэлчээд явчвал хаана бүгдээ хэрэгтэй болов гэсэн ийм санаал. Энэгээрээ цалин тэтгэрэж нэг зэгслийг хөрөнгө оруулалтаач нэг зэгсэлчээ урсгал зардалд арайш нэг байр сууриа нэг ойлгомжтой болгочихвол хэрэгтэй юм аа. Заавал 10 сарыг 9 сард өргөн барина тэгээд 10 сар гэсээр байтал оны төгслөөрөө шахаад энэ хугацаанд чи урсгал зардал баахан явчихна, хөрөнгө оруулалтууд баахан явчихна. Тэгээ нөгөө хэрэгждэггүй дутуу баахан гүйцэтгэлүүд үүсээд жилийн эцэс баахан өөр авлага нөгөө цалин тэтгэврийн ачаал чинь үүсчих вэ гэдэг нь тийм эрсдэл бодиттой байгаа. Тэгэхээр энийг та бүхэн мань ойлгоод бүгдээрээ нэг удаагийн арга хэмжээ болгоод гэдэг дээр бол би санал нэг байгаа. Ер нь хууль маань өөрөө төсвийн сахилгаагаад тогтвортой байдлыг хангах гэж хийсэн зүйл шүү дээ. Гэтэл одоо дайн дажин гадаад дотоо гинцэн нөлөөлөл гамшиг хямрал одоо ийм үед бол бид нар их засгийн газарт айлбал хурдан ажиллах маний аврал хорон цагийг гаргаж өгөөд тэгээд ажиллаа сайн гэд хий гэдэг нь бол их зүйтэй болов гэж бодоод байгаа. Тэгэхээр тэр инфляц одоо 7%, эдийн засгийн өсөлт 5.8 гэдэг чинь манай зорилт байхгүй юу. Тэгэхээр засаг бол энэ төлөө бид нар хангахын төлөө л явна. Тэрнээс баг оруулж ирээ зорилтоо баг болгох шиг амарх юм байхгүй шүү дээ. Тэгж болохгүй. Тэгээд жанандаа зорилт тавина. Энэ чинь гадаад тусдхан бас мессеж болно. За Монгол улс
ингэж эдийн засгийн өсөлтөд тооцоолж байгаа юм байна. Ийм хөрөнгө оруулалт өсөв зарцуулж байгаа юм байна. Гэхдээ энэ шин гадаад бас зах зээлийг их сайн одоо нөлөөнүүд мессежүүд болж хувирдаг. Тийм болохоор бид бас засаг жоохон өөдрөг тавьдаг. Тэгээ сүүлийн 4 жилийн хугацааны харахад бидний тавьсан төсөөл өөдрөг төсөөл бүгд хэрэгжсэн байна. Дандаа амжилттай хэрэгжүүлээл хүрч чадаад байгаа. Тэгэхээр энэ 27 онд бол яг энэ тавьсан зорилтыг хэрэгжүүлж чадна. 26 онд харин яаралтай юм гинтийн нэг юм зайлшгүй юм нөхцөл байдал. Урьдчилан тооцох болцоог юм зүйл үүсчихэд дэлхийн нийтээрээ бид нар сандраа засгийн газруу дарга хэмжээ аваад их хурдтай л ажиллаад байна. Тэгэхээр бидэнд нэг тийм энэ дагсан 2 хуулийн дэмжиж өгөөд төсөв тодтогол хийх болцоог олгоод өгвөл бас их сайн байна л гэж. Тэгэхээр ерөөсөө төсөв энэ 6-7 сарда багтааж тодтох дээр бол зарчмын хувьд санал нэгдэж байгаа учраас энэ удаа ингээд явуулах дээр нь дэмжнэ. Гэхдээ бас нэг зүйлийг бид нар бүгдээр ойлгох хэрэгтэй. Нэг гадаад геополитик болоод тэрнээс болоод бид нар төсвийн доктортой байдлын үйлээ өөрчилж байгаа гэж бас ярмааргүй. Яг нэг хэлэхэд бидний одоо улс төрийн докторгүй байдлаас болоод энэ 3 сар чи уулын богино хугацаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 сардаа бид нар багтахгүй л байгаа байхгүй юу? Үнэндээ бол тийм учраас нэг заавал эдийн засаг руу нэг оруулмааргүй. Бид нэр одоо сүүлийн 3 хугацаанд хичнээн засаг солигдсон. Иннээсээ болоод энэ 3 сар чинь одоо багтахгүй болчиход байгаа шүү дээ. Тэрнээс хойш 3 сар гэдэг бол нэг тийм урт хугацаа, богино хугацаа ерөөсөө биш ээ. Ер нь цаашдаа ингэх ёстой байна. Төсвийн докторгүй байдлын, доктортой байдлын тухай хуулийг аль нэгэн дагалдах хуулиар оруулж ирэх нь бол зарчмын хөтөл буруу гэж бодож байна. Энэ дээр үнэхээр орж ирж өөрчлөх ёстой бол энийг тусад нь өргөн барих ёстой. Хуулийн дагалдангаар аваачаад ер нь яг цаашдаа зарчмын хувьд бол энэ төсвийн докторгүй байдлын тухай хууль бол энэ чухал байхгүй. Яагаад гэх юм бол Монгол шиг уулуурхаагаас хэд хамааралтай, уулуурхаан циклээс хамааралтай эдийн засгийн савлгаанд биднийг үндсэндээ аврах зүйл чинь явж төсвийн доктортой байдлын тухай хууль байхгүй. Тэгэхээр энэ хуулийг ер нь цаашдаа засгийн газраас ч бай, ер нь бид нар хаанаас ч бай өөрчлөх юм бол тусад нь өргөн барьж өөрчлөх ийм горимлуу шилжих хэрэгтэй. Ямар нэгэн хуулийг дагуулж биш. Хуулийг дагуулж байгаа бол буцаад нэг жижигхэн асуудлаа хөндөгч жагаад том гогцоогоо чагталдаг нэг ийм л бид нар юм руу яваад байна л та. Тэгэхээр энэ хуулийн дээр ч гэсэн ер нь олон өөрчлөлт орох нь бол ингээд буцаал эдийн засгаас савлуулах үндсэн бас нөхцөл ингээд цаашдаа болдог. Тийм учраас яг энэ хууль төсөв тодтосны дараа энэ хуулийг одоо буцааж өргөн барина. Буцааж өргөн барихтаа бас шаардлагатай нэг ганц нэг засвар орох хэрэгтэй байна гэж ер нь бол харж байгаа. За баярлалаа. За ер нь ингээд эдийн засгийн хувьд өсөлтийг 5.8% байлгана гэдэг маань өсөлт яаж хангагдах юм бэ гэж. За хэдийгээр өсөлтөд ламургүйч бас сайн мэдээнүүд бас байгаа. За бид нөгөө олон жил яригдсан хэл холболт бомбтын ажлууд, бомбтыг ухаалаг гарсан мэдүүлэх ажлууд сайн явагдаж байгаа. Нүүрс олборлолт, нүүрсний экспорт эрс нэмэгдсэн. Нодлонгийн мөн үеэс 60% нэмэгдчихэд байж байна. За төмрийн хөдрийн олборлолт нэмэгдэж байна. Зэс төмрийн үнийн төлөв байдал эвтэйхэн байна, эрэлт сайн байна. За ганц зэс нүүрс боловсруулах томоохон төслүүд гараансаа хөдөлж байна. За эрчим хүчний асуудал. Одоо бид нэг номерын толгомцсон асуудал бол эрчим хүч. Одоо Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл дээд хүчин чадалтай хүрсэн. Одоо шинээр ашиглалтанд орох ямар аливаа нэгэн байшин барилга төсөл хөтөлбөрийг цахилгаан дулаанаар хангахад туйлын одоо хязгаарлагдсан болж байгаа. Энэ чинь муу гэсэн үзүүлэлт биш. Бага хүчин чадлаа бүрэн ашиглажлаа. Импортынхаа шугамыг ачааллыг бүрэн авчлаа. Одоо бидний дараагийн шин одоо цахилгаан станцууд их усруу хэрэгтэй болж байна. Энэ хүрээнд энэ нялх чойрын өрөөнд Баян болон Бөөрөлжүүд, за ТЭЦ 5 толгойн цахилгаан станц, нүүрсний одоо цахилгаан станц гэдэг за Сэлэнг гэдэргээд олон төслүүд эд ажил нь барилга угсралтай ажлууд нь явж байна, зарим нь эхэлж байна. Энэ ажлууд их сайхан өөдрөг байгаа. За тэгэхэд олон жил маргалдсан одоо ураны төсөл ашиглалтанд одоо үйл ажиллагаа эхэлсэн, баяжуулалт эхэлж байна. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралт эд үргэлжилж байна. Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн ажил эд үргэлжилж байна. Үйлдвэр технологийн паркууд буюу хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын ажлууд явж байна. Гадаадын одоо томоохон хөрөнгө оруулалт саналууд бас нэлээдгүй бас орж ирж байна. Тэгэхээр ер нь манай эдийн засгийн дунд хугацаанд ер нь энэ өсөлтийн 5-7%-ийн төлөвөө хадгалаад явчихна. Явах нэ. За энийгээ дагаад л одоо хүний нөөц, ажиллах хүч, за тэгэл эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хвшлийг дэмжих, энэ өмчийн халтшгүй дархан байдал, бизнес эрх чөлөө, жившөөрөл,
хүн сурталчилгааг арилгах, авилгалтай тэмцэх гэх мэтийн одоо эдийн засгийн одоо чиглэлийн хуулиуд энэ 5 6 сарж энэ хаврын чуулганд бол засгийн газраас бүрэн одоо багцаараа орж ирнэ. Тэр үед одоо засгийн бодлого бол нэлээд ойлгомжтой болно гэдэг. За эдийн засгийн өсөлтийн тоо бол саяны дурдсантай ганц манайх биш, олон улсын валютын сан, дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бүгд манай тооцоололтой 1.2 одоо пунктын зөрүүтэйгээр ойролцоод босч байгаа. Ер нь ирээдүйн төлөв бол тун эвтэйхэн. Энэ дунд хугацаанд одоо яг энэ шатхууны хараат байдал, энэ импорт шатхууны огцом өсөлттэй холбоотой манай эдийн засгийн шок өгөө явлаа. Дээрээс нь энэ урсгал зардлын огцон нэмэгдүүлэлт, энэ эрүүл мэнд боловсролын салбарт гарсан цалингийн өндөр өсөлт жоон тооцоол дутуу хийгдэж огцом их нэмэгдэж байгаа. Тэтгэврийн нэмэгдлүүд энэ инфляци холбоотой хуулиар дагсан нэмэгдлүүд маань төсөвт бол их хөндөр ачаад үүсгээд байна. А тэрнээс төсөв бол олдог мөнгөө олоод нодлонгийн мөнийтэйгээ адилхан одоо татвар хураамжийн цуглаад ингээ явж байна. Манай уул уурхайн салбарын одоо ажил нэлээд идэвхтэй, экспортын үр дүнгууд нэлээд харьцангуй өндөр. Нодлонгийн мөн үеэсээ бараг 2.2 тэрбум долларын илүү экспорт хийж энэ орлого бүрдүүлэхэд нэлээд том хувь нэмэр оруулж байна. Ялангуяа үндэсний эрдэс 5 толгой компани ажил бол маш сайн байгаа. Зөвхөн он гараад 1 тэрбум долларыг Монгол улсад одоо валют нөөц болж бүртгүүлж